me to see my friends. She lived a couple blocks away from me. As I walked through the subway, must have been about 3:15. In front of me stood a beautiful honey with a beautiful body. She asked me for the time. I said it cost her a name, 6-digit number, and a date with me tomorrow at 9. Did she decline? No. Didn't she mind? I don't think so. Was it for real? Damn sure. What was the deal? A pretty girl is 24, so is she keen? She couldn't wait. Cinnamon queen, let me update. What did she say? She said she loved to rendezvous. She asked me what we were gonna do. Some stopping about a moment from Monday. Took her for a drink on Tuesday. We were making love by Wednesday, and on Thursday and Friday and Saturday we chilled on Sunday. I met this girl on Monday. Took her for a drink on Tuesday. We were making love by Wednesday, and on Thursday and Friday and Saturday we chilled on Sunday. 9 was time, 'cause I be getting mine, and she was looking fine. Sweet talker, she told me she loved to unfold me all night long. Ooh, I love the way she kicked it, from the front to the back she flipped it. The way she kicked it. And yeah, hope that you care, 'cause I'm a man who'll always be there. I'm not a man to play around, baby, 'cause the one I stand isn't really fair. From the first impression, girl, you don't seem to be like that. 'Cause there's no need to check, there'll be plenty time for that. From the subway to my home, and it's ringing off my phone. Би ойрд Sex and the City-г үзээд байгаа байхгүй юу? Энэ хүүхэн бүр өстой тэнэг хүүхэн. Үнэхээр гоё залуутай учирчаад X нь хүнтэй суудсан байх чинь X тэгээ араар нь тавиад тэгээд тэр X-ийг ихнэрээс нь салгаад одоо ихнэртэй ингээ уулзаа байж байна. There they were. Samantha's friendly woman told her to get that banana out of my hand. Let's hope so. I am paying over there. It's the other white lady. I understand pseudo-straight married men from New Jersey have to get like a... За одоо Жиндээ явах гэж байна. Гиптер Жин явдаг болсон. Жил завсарлаад тэгээ өөртөө шалтгаан гаргаад жим ердөөсөө хийхгүй байж байгаад хөдөлгөөнгүй байхаар угаасгүй амар стресстэй мэлээ. Тэгээд бас найзуудтайгаа ярьж байгаа дуртай юм а хийхээр шийдээд 1-р 3-р 5-дахд бүжгийн сургалттай ки ирсэн байгаа юм болов уу ирэх байгаа юм болов уу 4:30 гэхэд гадаа нь уулзъя гэсэн үг нь. Аки байктад очиж шүү бараг ирж ийн гинэ. Чи нөөсөө байктай ирж чадчихгүйсэн ингэж. За октоодоос үжиг таньдээс гоо гэсэн чинь бүгдийг тасалмаа санагдаа. Тэгэл орчихлээ. Босоод шалаа 2 удаагаал та хэдэг ирнэ гэл 5 ч удаагаал. Аки надад Тэмүгээс миний осмонд зориулж энэ цоронцтой кейс авч өгсөн. Тэгээ бахан зүйлт мүлт гээд зөндөлөн аксессуар авч өгсөн. Тэгээ тэрийг яаж ухсрахыг, яаж хэрэглэхийг надад зааж өгч байна. Тэгээд энийг ингээд тогтоосон ч болно. Ингээд хүмүүнд насан ч болно. Гэрээсээ гарахдаа хоол идэж амжаагүй байсан болохоор жим дээр хоол авчирч ирээд хавлаагаад идчихээн. Тэгээд бид хоёр бас орой гэртээ найзуудаа урих тухай төлөвлөгөө өнтрээ яриад байж байна. Өнөөдөр бид хоёр хөл хийж байгаа. Тэгээ үе мөчөө халаах хэрэгтэй. Булчингаа халаах хэрэгтэй. Шууд дасгалаа хийж болохгүй. За бид хоёр эхлээд жингүүгээр халаалтаа хийж гин. Анх удаа хип трастын зориултын машин дээр нэгсэн чинь бас амар л. За сэтгэл зүйн амар энэ да. Харилаач. Аки ингээс амар их цантай болсон мөлий. Жим дээр ирэхээр өөр болцдог. Жимний хаалга давмаагүй ингээд хоолоо хүмсгөө зангидаад бүр нэг л их цантай нүднийхээ булангаар хальт харсан. За одоо рубиг хэлж хийвлээ. А доошоо удаан, дээшээ хурдан. Дээшээ удаан.
хоёр жимээ дууссан. Одоо бүжгийн бэлтгэл. Итгэвтэй амьдрал уу? Тэгээ одоо төгжирч ийн бид хоёр ер нь бол хоцорчлоо. Рубигийн та нарын влогийг үзэх нь сонирхолтой болж байгаа. Өглөөс ирлээ. Өглөө юусэн? Арга юм ийгүү те өдөрс ирлээ. Би хийсэн штэ би шалаа 2 удаа угаасан. За өдөрс ирлээ. Бид нар зориул шалаа угаасан байгаа 2 удаа. Тэгээд жимдээ явж байгаа. Тэгээ бүжигэндээ явж байгаа. Home party хийж байгаа. Тэгснээ маа сэтгэл зүйч штэ. Йоо та нар одоо юу гэж бодож байна энэ амьдралыг? Бид хоёр 5 сарын 1-ний айгүй ирч хүчтэй эхлүүлсэн. Тэгээ ирч хүчээс одоогонд бол буураагүй л байна. Хажуугаар нь хийж байхад дулаарсан чи айгүй хажлууд орж ирж чинь те. Тэгэл бүр амар бүгд нэг нэг аяад штэ. Бараг бит хоёрын амьдрал юм ааш. Нэг гэддэг. Би бас айлцсан. Яга айлцсан л айл та. Нэг хоёр салгав. Тий. Үгүй тэр чинь нэг санаа. Гэл цаашаа даа гэдэг. Тэр ая бит хоёрын амьдрал гэдэг ш. За баяртай. Яа би бүр харчлаа. Өнөөдөр болохоор бид гээд сожу, коктейл, бомб хийх гэж байгаа. Тэгээ би уудгүй ерөөсөө алкогол ерөөсөө хэрэглэхгүй учраас өнөөдөр ингээд холигч, бартендер буюу холигч юм. Энэ болохоор мөстэй аяга. Тэгээд кальпис сода тэгснэ виз. Ой та нөгөө нэр шиг ядаа. The sweetest way to start your day. Honey Nugs from Dita. Өнөөдөр бүжгийн сургалтандаа яваад амар ер нь алхалцлаа. Гадаа халуун байна уу? Тэгвэл тань хүмүүстэй хайган дээр виз үжиг хийгээд угаарай. Яасан гэнэ? Гадаа халуун байна өнөөдөр. Зээгүү болохоор харин олж байгаа байна. За эмэсээс виз үжиг, кальпис сода амнida. Энэ йогурттай сүүж өгч. Энэ мөсийг Өөртөө амттай юм шүү. Сарнаа шиг хэлбэртэй. Өөртөө амттай. Та датигийн логыг үзсэн юм уу? Тэр шивгоо амттай найруулаад. Би үзсэн. Сүүж үг. Би үзсэн бас. За энэ Биг найзууд. Хөөе алийг шивчтэй маа энэ алийг ярьж байгаа юм тааруулсан. рил найзууд. Одоо тэр хоёулаа харуул. Рил найзууд. Нэг л далигаа дандаа. Бусд нь худ найзууд. Би гэр бүлийнхэнтэй уулсан бол бид нар найзууд авах гэж байна. Эднэртэй минь. Эднэр найзууд авах. Би өнөөдрийн барьсан гэж үгүй. Дами бэр. Хинэ. Нутелла юу гэсэн. Гами бүрч нутелла. Арны гацтай зүйл. Газгүй шүү дээ. Сөөж үү газгүй шүү дээ. Газгүй шүү. Арай газтай цэгсрээд хөөсөрж байгаа газтай. Чи усыг ингээд ус ингэр хөөсөрөхгүй. Хөөсөрлөө үү. Энэ вигээд энэ чинь Үгүй энэ зүгээр. танаас юу яриад байгаа юм бэ? Тан ядраа тавьдаг. Танд юу яриад байгаа юм бэ? Ингээд хурам орлоо. Юу яриад байгаа? Али зүр усыг авдаг. Ингэж хөөсөрж байгаа. Чи хөөс бөмбөлөг үсэж байгаа байхгүй юу? Ингээд. Тийм. Бөмбөлөг үс. Чи ингэ хараач. Наа чи бүр шалгаж үсэж байгаа. Чин доороос бүр ингэж газ ингэж гарч ирж байгаа. Зин чин газахгүй. За. Энэ алкохолик газтай газгүй. Хилээд өгөөрэй. Чат GPT-гээс суучихсан юм. Манай чат GPT Justin Bieber гэдэг. Үндсэн сөөжүү нь болохоор газгүй гинэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд шин төрлийн сөөжүү буюу баг газ бүхий газтай сөөжүү гинэ. Энэ баг юм уу? Төрлийн чи оригинал гэж хэлсэн. Газгүй. Тийм юм байл шүү дээ найзуудаа.
Хагасаа өдөр болгон 5 сарын 30 хүртэл заяа GS 25 эдгээр нэмэх нэг байгаа юм билээ. Вау. Дөрөв төрлийн амттай гэдэг байна. Вау. Original, Muscat, Grape, Yogurt, Peach. Удахгүй 2 төрөл нэмэгдэнэ гэсэн. Юу. Юу юм бэ? Онгоцчод ингэдэг штеп. Үсэрэг. Амгалчаа дотор нь юу гэдэг үстэй. За одоо цаах. За уушлаарай. За. Тэгээд тавилтар гэдэг. За. Хаттар гэдэг. За чиний төгсгөлтэй одоо ингээ арчаад энэ ачуурыг харъя. Халтраах нүгүй. 2 удаа шалгаа басан гэсэн мань рүү. Халтар байна. За яхаа найз Улаанбаатарын тоошрог юу нийс юу яас. On my way to see my friends, so let's couple blocks away from me. As I walk through the subway, just a bit about 3:15. Stood a beautiful honey with a beautiful body. She asked me for the time. I said the cost of her name, 6-digit number, and I'm taking me tomorrow at 9. Did she decline? No. Didn't she mind? Think so. Was it? Коко. За яг ч юм эсвэл тийм дахиад фирм байдаг юм чинь. Коко. Хүмүүс айгүй хоолч. Стам гэж. Бэр цам зот нэг. Тэр нөгөө яна шашаачна. Шишээцсэн Сайн юу бэ хэмэрсэн байна гэдэг. Хаа гэсэн чи урд чинь байна гэсэн. Манай X-ний пост бичсэн мэдсэн манайхаа. Миний сасныг уус таяараа мэдсэн байна. Тэгээ асуудлаа шийдээ төв бичиж ирэхээр скриншот игээ тавьчих таа. Жаха өөрөө авсан юм аа гэдэг. Зураг юм байна одоо. Одоо тэгсэн юм байна уу яах юм бэ? Та гэрэлцсэн аа. Гэрлэг байгаа юу? Та одоо найз өсөхөөс мөнгө зээлж үзчихсэн юм аа. Үзчихсэн дээ. Одоохондоо пост хийгээг байна. Коох мөнгө гэсэн үнэн байна. Ха. Артлын судал дээр суудсан. Хаасаа гэсэн. Таван давхар. Сэтгэл санаагаа тоогоор өнгөрвөл Би нөгөө цагаат тулгаад сэрээ тэрэндээ жоохон стресстэй явж. ааха. Тэрнээс ерөнхий өнгөрсөн 7 хононд 8 7 мөл юм болов. Би жоохон ядраад байгаа. Ер нь ингээ яг юм болох юм.
Лайлайлай. Ингээд төлөрч чадахгүй. Тэгээ бид нэр ингээд тоглоод тэгээ би нэг юм шийтгэл аваад найзууд дундаасаа ухаалаг хөгжилтэй сексийг сонгосон чи би хүнийхээ утгыг ойлгох гэж амар удаадсан. Тэгээд ухаалаг гэдэг чи юу гэсэн үг лээ? Тийм. За хөгжилтэй гэдэг нь тийм. За секси гэдэг нь тийм гэснээр эхнийх нь юу лээ? Гинэ тэр гурав хүн дээрээ ч ажиллаж чадахгүй. Чи дүрсүүд ашиглаа нэг өөрийгөө зурж ийн гэж бодоод нэг аль болох томхон хүрээд ашиглаад ингээд босгоо зурчих. Өөрийгөө зурна гэдэг нэг биетээр үү? Тийм. Гар хөл маань гурвалжин байдаг ч юм уу эсвэл төвлжин ч юм уу те. Гэт ингээд зурна гэсэн. Ад үзэгдэх зориг гэдэг ном уншаад. За. Яг юм хоёр төрөлтэй юу сэтгэлдэлтэй байсан. Би өөрөө стрессийг сонгож байгаа болохоор би стресстэй байгаа юм байна. Тэгээд намайг зогсоож байгаа бүр тэжтэй нэг юу гэсэн үг юм бол гэдэг. Тэгээд би миний зорилго анханасаа албаар ингэж ганцаардлын мэдрэмжийг нэг хэсэгтээ хүн авахын тулд бусдаас дүлжээж болох уу? Болно. Технологи аюу гоё утгаар бодогдчихно надад. Нэг өөртөө ажиллах ганцаараа тухтай байх. Тийм. Гэсэн утгаар тэгж болно. Тийм байж болно. Тийм. Яг юм орох гэж биш. Сүүлийн үед мартаад санаад байгаа гэдэг зүйл дээр хизэнээс эхэлж тийм мартаад санах зүйл гэж хэлдэг чинь. Нөгөө хин ухаалаг, хин хөгжилтэй, хин секси гэдгсэн чинь би нөгөөгээ бодож ирснээр дахиад их сүүлийнх нь бодохдоо эхнийг урыг мартсан байсан гэдэгс шүү. Юу яагаад вэ? Бас яг тийм амар мартсан мухай бол биш. Юмыг анхаарч сонсгоо болцсон билээ. Хүсгүй юм да. Надад тэр тоглоом ингээ эхнээсээ жоохон уйдгартай санагдаад захгүй. Зарим шийтгэл нь гоё, зарим шийтгэл нь тэнэг. Тэнгүүд тэр яагаад тийм тэнэг шийтгэл тарч байна. Сонгоод энэ чинь бас шийтгэл биш шүү дээ. Тэнгүүд яг иймэрхүү юм дээр дахиж ажиллах уу? Тийм. Би чамайг ингээ бүтэн өөрийгөө зурсан байх гэсэн чи энд ойлгоцсон юм байна тийм. Үүдээс би зураг хэлбэр нэг би хэлбэрээ бодоод лээ. За би ийм хэлбэртэй зурах ёстой гэд. Энэ хүн хараад дөөрэ зурж байгаа юм шиг. Окей. Та багнал дээр наав гэж чинь, энэ дээр нээж гэж чинь. Тэгээд автай холбоотой аавын надад хэлсэн муухай таагүй гэдэг зүйлүүдийг бичнэ. Ээжтэй холбоотой таагүй дурсамж, үйлдэл харц биеийн хэлэмж. За тэгээд тэрний дараа аавын доотлолт болохоор яг төрсөн ах ирч дүүс. Бас чиний нөгөө ээжийг одоо ах ирч дүүнэрт очиж байсан шүү дээ. Гэртэн байсан хүмүүсээс авсан таагүй. Дахиад аавын талын доотлол дээр ирээд энэ доод хэсэгтээ найз залуу үерхчээсэн өмнөх үерхлүүдээс чамд нэг салах үеч гэдэг юм уу те. Эсвэл одоо ямар ч юм нэг жоохон модалцгаа зүгээр жишээлх юм болж өстэй аюу аймаа гэдэг ч юм уу те. Ийм зүйлсүүд байсан бол тэр бич. За ээжийн доотлол дээр болохоор янз бүрийн нэг ажил эсвэл бусад харилцаа нас мэдэрсэн мэдрэмж, найз нөхдөс мэдэрсэн мэдрэмжтэй бич. Би шокнд ороогүй, би надад юм хэцүү санагдаагүй гэж тайлбарлаж байгаа нь өөрөө одоо хүртэл тэр нөхцөл байдлуудыг хоёулаа боддоор хүлээж авахгүй байгаа юм уу да. Чихүүд сүрмээр байсан бас ямар их хайсан, ямар зэвүү хүмээр байсан. Тэр бүгдийг ингээд ярьж иж энэ бол бид хоёр сэтгэл хөдлөг болж байгаа. Тэгэхгүй бол хоёулаа сэтгэл хөдлөг гарахгүй байхгүй. Тэр хүмүүст бид нуурлах хэрэгтэй. Чи өөрийгөө зөвтгөх хангалттай хэрэгтэй. Тэгж ерөөсөө бити хуйлдаа нэг шиг ингээд тэгсэн болохоор тэгээд би өөрийгөө зөвтгөөд байна уу да гэж бити бод. Бид нэр авах хэрэгтэй байхгүй. Яа тэгэл бид нэр хүүхдүүд нь. Тэгээ сэтгэл зүйч дээр очиод жоохон ганцаардаад оюука найзанд очиод тэгээ надад гой хоолож өгсөн. Тэгээ дараа нь Аки найзтайгаа уулзаад сэтгэл зүйч дээр юу болсон тухайгаа яриад тэгэл гэрт ирсэн да. Сая Акид 72-т уулзж агаад манад ирсэн байж байна. Дахиад би. Та хоёр юу гэж байлаа? Ямар бичлэг? Хин сайн мэдгүй. Хин Тэян ахын жинхэнэ вэ гэ. За тэгээд бичлэгийн чинь гол дүр хин. Чи. Энэ чи энэ. За. Тэгээ Акид 72-ийн рилийг хийж өгчөөд би ванд орж энерги цэвэрлэмээр санагдаад тэгээ сайхан скин кэр ээжээд тэгээ би болохоор нэг ийм ванд орд юм аа. Сүүтэй. Тэгээ 7 халбаг давстай. Яагаад 7 вэ гэхээр би өөрөө 7-гийн тонтортой болохоор тэр нь өөрийнхөө энергийг бүх төр үзэн ядалт атаархал гуниг зовлон надад наалтсан тэр юмнуудыг ингээд цэвэрлээд өөрийгөө цэнгэлж байгаа гэж бодож ванд дэвтдэг байгаа.